Явдагч та бүхэнд дээдлигийн тэмцээний нэмэлт төргийн тоглолтуудыг шууд хүргэж байгаа. Ер нь тоглолттой багууд энийг. Ямар гсэн гол сонгоос ойгоод орцсон. За Минктэй. За шилөө цогцолтон дээр тоглолттой багууд энийг гол хийждэг юм аа. За хамгаалтад өшөөл анхааралтай байх хэрэгтэй байлаа да. Тэгээд ингээд шугамаш зөв тоглож бол маш даваа л да. За ерөөхдөө дуусгаж байна. Голд бол юм байхгүй шүү дээ. Голд бол одоо хоёр талаас нь хүмүүс шахдаг учраас. За ингээ Минктэйгийн оруулсан голоор ихний үед нэг тгээ харьцаатай Хантерс баг шуучлаа. Хоёрдугаар гисэн тоглолтоор эрг болцъя. Хэрийг хүүтэн бүгдэнд бол гадаа тоохгүй тоглоно. Стайл тоглож дээ шүү дээ. Яг одоо гисэн энэ удаад өөрөө зөхөх боломжтой байсан үлдээсэн мөнгөө цогтоогоо. За 57 дахь минутанд Хантерсогийн довтлогч Эрдэнэчрийн мөнгөн багын тооны харьцааг 2-1 болголоо. За Тэмүүжийн довтлогоо ихтүүлсэн, гоё өгсөн. За Кимтэймийн бусаддаа өгөхгүй л өөрөө зөхөхгүй л тоглоод байсан. Тэгээд энэ удаад үлдээсэн мөнгөн багны довтлогоо одоо ихлүүллээ. За Тэмүүжингийн одоо яа ингээд энэ өдрөлийн одоо ээлждэг болоо хийлээ. За гол орчлоо. Хантерс баг 3-1 болгожээ. За Кимтэймийн одоо бас ингээд яалтчгүй нэг өнөөдрийн тоглолтын дээр бол нэг бусдыгаа тоглоулъя, бусадаа гаргаж өгье гэсэн нэг юм хандлага байгаа л байгаа юм. За ингээд чуа содморогч урагш намжуулсан. За 3-1 болсон сошиал 90 багуудын тоглож байгаа нэг тогтох маягтай. За бөмбөцөлсөн их дутуу үрлээд байсан Шинзуу. Кимтэймийн таслаад урагш гаргаад өгсөн отон байхгүй. Эндээс хөндлөө явах өөрөө дуусглаа. За хаалганы дээр торон дээр тогтсон усыг өстой нэрээ цалигт цацралт цоглоо одоо. За бөмбөг ер нь хэр хүчтэй тогтож байгаа гэдгэн сайд эндээс бол харагдчихээн. За 4-1. Кимтэймийн сая улдаалыг буцаагаад авсан юм да. Баруунд гараад ирсэн байна. Гэрэлт одовд. За зүүнд өгсөн Шома цогтоо гол гой гол байна. Ямар гол цогт вэ? За ховд үлгүүд багийн 9 дугаар Яхагийн Шома баруун зүгүрт зүүн зүгүрт госон тоглолт хийгээд баруун дараа цогсон хаалгачийн зүүндод болон далсын болонд одоо маш гой цогт. За бөмбөг тэр унжаага даялж байгаа байдлын төр гой цогт байсан. Ярилтгүй сайхан цогт байлаа. 3-1 зөвшөж байгаа. За цөмөрсөн дамжуулалт Балжны мас содон баригчаад ирсэн. За энд нь хаяад өгсөн. За дараад хамгаалагч аргалцсан. За энд ч одоо нэр тоглож ин доо содон баригчаад цогсон гол. За Минктэйгийн өдрийн одоо 3 дахь голын дамжуулалт ирлээ. 81 дахь минутанд содон баригчаас олцоогоор жирэг гол орууллаа. Багцлаад урагшаа. За энд нь хаяад өгсөн. Ухаар бөмбөг байна да. Хүрсэн шумаа дагуулад хаяад урагшаага туугаад явлаа. Бямсрын за нэг эсрэг нэг зөв дарсан, дахиад нэг дарсан өөрийгөө суулгасан, хоёр дахь хамгаалагч ирсэн унгасан. Унгасан шүү. Татахгүй хаа дургуйлын цогт өгж байгаа бах. 6 дахь гол байх бүрэн бололцоотой дургуйлын цогт. За ер нь алдах магадлал байх таахаа. Гүжрээ цоглоо. 6-1. Минктэй өнөөдрийн тоглолтын 2 дахь голоо дургуйлын цогтоос хийлээ. За Бямсрынгийн авчирсан дургуйлын цогцолтыг их чулуу болгож гол хийж байна. За Бямсрын ер нь дургуйл. За 90 шүгч шууд дуусгаж магадгүй шүү. Ер нь угаасаа энэ бол шүгч шийдвэртэй бол 100% санал нийлж байна. Тоглолтын үр дүн ойлгомжтой болсон. Дээрээс нь 2 дугаарыг ерөөсөө тэгж завсардаа тоглолтуудад байсан юм байгаагүй. За ингээд үндсэн цаг 6-1 харьцаатай Хантерс баг хожиж үндэсний дээдлигийн тэмцээний нэмэлт тойргийн 2 дахь хожлоо авлаа.